хүн ер нь өөрөө байх шиг сайхан байхгүй л гэж боддог шүү дээ бас. Намайг Нинагийн Болормаа гэдэг Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын анги сэтгэл зүйч мэргэжлэр бол төгссөн байгаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2010 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ бол ажиллаж байна. Энэ хугацаанд бол 400-р хаалтай хорох ангид яг сэтгэл зүйч албан тушаалтайгаар 8 жил гаруй бол ажилласан. Яг 10 жилийн бол төгсөхдөө яг сэтгэл зүйч мэргэжлэр бол яг сурна гэж яг тохойд бол яг бодог байсан. Эмч болъё гэдэг бодолтой байдаг байсан. Тэгээ хувь тавилан ч юм уу юу юм одоо сэтгэл зүйч мэргэжлээр бол орсон байгаа. Сэтгэл зүйч босондоо айгүйх баяртай байдаг. Өөрөөр бас мэргэжлэр ч гэсэн маш их бахархдаг. Хүний яг одоо сэтгэл санааг доктортой байлгах, тэр хүнд одоо сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тий гонсон байхад нь би одоо тайвшруулаад цаашаа ирээдүйн талаар төсөөллийг нь бий болгоход нь туслах дэмжлэг үзүүлж байгаагаар энэ миний бас ажлын бас айгүй бахархал. Би яг сэтгэл судлалын 3 дахь курст байхад амьдрал дээр яг тохиолдсон явдалтай миний таньдаг хүний дүүний дотгошоо чиглэсэн арга гэрийнх нь болохоор энэ одоо ихтэй сургуульд орж чадахгүй хаа манай дүү бид нартай нээлттэй биш байдаг нийгэмд одоо бие авч явахд бас нэг юм асуудалтай юм шиг санагдаад байх юм аа гэд хэлжсэн л да. Тэгээ би яг ер нь дүүг нь бол бага наснаас нь ерөнхийдөө гадарладаг гэсэн тэр үе зөвлөмж өгчээсэй. Тэгээд дараа жилд нь яг дүү нөгөө 12 дугаар ангиад төгсөөд сургуульд ихтэй сургуульд орсон гэд надад хэдээд маш их баярлсан шүү гэж хэлжсэн. Тэгэхэд яг төгсөөгөө ер нь яг 3-4 дэх курсын хүүхэд ингээд нэг юм хэлээд ингэсэн тэрийг бас ингээд олж хараад надад аюу гоё юм бүр илүү мэрэгжилтэй илүү дуурлах те хүнийг бас ингээд аюу гоё зөв замд нь оруулах ч юм уу өөртөө аюу юм төлөв зүгж аюу өөрийгөө ингээд нөгөө сэтэлжүүлж аюу их анх бол ажилд орохдоо яа тийм лээсэн. Хорхон ингээд шинээрсэн хоригдлуудын хувьд бол мэдээж сэтгэл санаа нь бол тогтворгүй те айц төгшөөртэй яг хорхон анги байгуулгын орчин нөхцөлийг бол сайн мэдгүй орж ирж байгаа. Тэгэхээр л маш сэтгэл санаа хямралтай. Тэгээд тухайн хүний сэтгэл зөвлөх нөгөө хувийн онцлог шинжээр шалтгаалаад тасан зохицох хугацаа нь бол өөр болоо явцдаг. Тэн дээр бол маш сайн анхаарал тавьж тэн тасан зохицох хугацаанд нь бол нэлээд сайн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг гэсэн. Анх удаагийн хэрэгтэй ингээ хэрэгт холбогдоод ороод ирлээ. Ирээдүйн талаарх төсөөлөл нь бага. Тэгээ би одоо яста ингээд хорох ингээд хоригдол болоод ял идлэг болчлоо. Одоо миний амьдрал ингээд нурчлаа гэсэн бодолтой бол нэлээдгүй байдаг. Тэр бодлыг л бид нар бол таслан зогсоох тий чамд бол ирээдүй байна. Ял идлэг хугацаанд ямар сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж байгаа гэдгийг бид нар бас тэр хүмүүст бас хэлж ярьж тусалцаа үзүүлдэг байна. Эр хүнийг одоо чи эрэгтэй хүүхдүүд гэж үйлчлэхгүй эмэгтэй хүн шиг битгий гоншигноод гэлээ тий айгүй их тэгж ингэж багаас нь ингэ сургацсан. Тэгэхээр эрэгтэй хүн маань өөрийнхөө сэтгэл хөдлөл тэр мэдрэмжээ хэн нэгэнд илэрхийлж сураагүй яг дотороо ингэ бухарцсан явж байгаад одоо энэ арх согтуурлахундаа ч юм уу хэтрүүлэн хэрэгэлсэн байх үедээ тэр бухарцсан одоо тэр мэдрэмж нь сөрөг зам үүлээрээ гаргаад айгүй их хэрэгт холбогдож орж ирээд байгаа. Одоо сүүлийн үед бол яг нөгөө нийгмийн сэтгэл зүй маш их хэцүү байна гэж хүн болгон бараг одоо ярьдаг болсон. Яг тэгээд яг энэ талаараа яг нийгмийн сэтгэл зүй яг нэг асуудлыг хөндөд тий бүр ингээд илүү нарийн ингээд ороод бусдад одоо түгэж байгаа ер нь сэтгэл зүйч нар бол маш ховор байгаа. Ерөнхийдөө нийгмийн сэтгэл зүй бол маш хэцүү байна гэдгийг л хэлээд байгаа болохоос одоо тэр ахын хүрээний архитектаас шалтгаалаад нөгөө гэмтэрийн тогсоод байгаа гэд хүн болгон мэдээд байгаа. Тэгсээр энийг шийдвэрлэх яг арга зам нь яг юу вэ гэдгийг тодорхойлоод яг шийдвэрлээд явж байгаа арга замын хувьд бол бас аюул их асуудалтай л гэж харагддаг. Монголын бүх сайхан эмэгтэйчүүд, ээжүүд болон мөрдөснийхт эмэгтэй албан хаагчтай олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Сайхан баярлалаа.